Сабацганы үзэгчдээ SBL-ээс та бүхэндээ үргэлж чи чадны нэвтрүүлгийн ээлж дугаар хийж байна. Би өнөөдрийн дугаарыг цэцээгүн дээд сургууль дээрээс үргэлж байна. Цэцээгүнийх байна уу? Заадагши. Сангад чи чадны нэвтрүүлгийн дөрмийг бол зарим мэдэн зарим мэдэхгүй байгаа. 5 тэмцээн явуулдаг байгаа. 5 тэмцээний эхний 4 тэмцээд 10,000 төгрөгийн шагналтай. Хамгийн сүүлийн тэмцээн арай хүнд 20,000 төгрөгийн шагналтай байгаамаа. За эхний тэмцээнийг би хүчит залуучуудын дунд явуулъя. За нэгэн ховдог ходоод томтой залуу 2 залуу гараад. За ядангуяа цайнд ороогүй юм байл гараад. За хоёроо. За ийшээ зүсч. Цайнд орсон байсан уу? Ороогүй. За тэгвэл надад байна шүү дээ те. Нэг ороомог байгаа заяа. Нэг хуушур байгаа. За нэг мантун бууз байгаа. Тэгээд нэг пицца байгаа. Тэгээд тэр дундуур нь болохоор маань нэвтрүүлгийн ивэдгэгч Хан классик кофе байгаа. За тэгээд нэг ороомог идэл нэг кофе уугаад нэг ороом мантун бууз идэл кофе уугаад пицца идэл кофе уугаад явчихсан заяа. Тэгээд хамгийн дөрөв дуусах нь мэдээж ядаж одоо 10,000. Тоо бараг шагнуулаад байгаа юм шүү. Хоолнд оронгуудаа мөнгө авах гэдэг чинь юу гэсэн үг юм бэ те? За. Би оюутан багтаа чик шууд хуушар маш шууд ингээ уудгүй шууд угаачдаг гэсэн. Хамгийн тэмцээнийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол мэдээж би цэцээгүн дээд сургуулийн хамгийн овдог оюутан байна гэдэг нэртэй нэрсэн. За тэгэхээр ойлгомжтой. Энд чинь бол нэг мантун бууз, нэг ороомог, нэг кошер хамгийн сүүлд пицца байгаа тийм ээ. За энэ усыг ашиглаад эндээ хоол тэгэлдүүлдэггүй энэ рүүгээ оруулаад 10,000 төгрөг аван заяа. За цайнд ороогүй байсан ч тийм хоолнд хэрүү? Сайн баха. Чи хэрүү? Нэг идэхгүй. Ингэсэн үл очичоод идэв. Би ч нэг идэхгүй гэж хэлсэн. Тэнцээ цагсаа. Ингээ хэлчихэж байгаа шүү. За, хамгийн сүүлд пицца идэж дуусаад ам дотор ямар ч хоол өгдөгөө амаа ангаагаад үзүүлсэн шүү дээ, тийм ээ. За бүгд нэг уран байдлаар бичгээд хадаад тушаадаг ойлоо да. За, энэ гурыг бол альнаас ч ихсэн болон заяа. Хамгийн сүүлд пицца идэх хэрэгтэй. Анхаар цаг явсан. Таван мантун бууцыг за нэг минутын дотор хусчихно. За бууж өглөө ягаад гэвэл усаа буруу хуваарсан учраас тийм ээ. Одоо усгүй одоо яаж орохгүй байд ш. За баяр хүргэе. За үзэгчдээ хэлэхэд манай чи чадны нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Хан классик кофе гээ байгаа. Тэгэхээр нийт оюутнуудынхаа дунд бас аз хэмрийн том үзэх болно. Энэ кофед бол сүү гараад ирэх юм бол шууд чагналтай байгаа. iPhone 4-ээс хожих боломжтой HTC утас. За тэгээд LCD 32 инч LCD зураг хожих боломжтой. Энэ миний авчирсан кофе дотор энэ шагналууч байж магадгүй юм аз хэмэр үнээр байх юм бол тийм ээ. Тэмцээнд оролцсон хүүхэд болгоно кофе аваад суглаа суулгах их авч байгаа гэсэн үг шүү. За ёо. За тэмцээний үргэлжлүүлье. Дараагийн тэмцээнд бол мэдээж октод маань оролцсон. За 4 охин гараад 4. Заавал энэ зодуулан байр гарч шаардлага байгаа. Ямар хөөрхөн
яг чигт нуруутай байлаа. Нэг хамтлагийн шиг огтод шүү. Энэ тог тэмцээн аюу амархан тэмцээн ханиадтай юу? Ханиад байгаа юу? Ханиадтай юу? Ханиад гайгүй. Яах вэ гэхээр шүү дээ. Би яага ханиад асуугаад байна гэвэл ингээ лаа асаалттай байгаа байхгүй. Тэгээ нэг амраараа ингээ үлээдэг шүү дээ. Хамгийн олонлаа амраараа үлээж унтраагаад 10,000 төгрөг. А татгалзаж болно орохгүй. За 2 татгалзчихлаа. За та хоёр. За орох юм уу? За өөр охин орлоо. За энэ 3. За 3 байсан ч болно. Зэрэг хийхгүй учраас хэдэн ч орж болно. За 4. Юмиг яаж утга хамар дотор хамарнаас нэг бүтээл зүүн өсрээд 15 унтраачвал яах юм бэ гэж. За найрахаас наадам дүүгээсэ гэдэг тий одоо баг курснээ гэ. Юу гооч юм бэ? За нэгдүгээр курсын. За чи яг баруун хамраараа үлээх гэж чинь зүүн хамраараа үлээх гэж чинь. Чиний хамгийн тий өөртөө ихтэй хамрын нүх айл вэ? За айлгаар үлээх гэж. За энэ талаар хаглах гэсэн шүү дээ. За нэг хүн дэвш дээ. 2 боломж байгаа заяа. За эхний боломжийг ашиглаа. За бүгд урмаар хадас шатыг ойлгоо. За үлээгээрэй. Бишээ. Чи ингэж үлээвд арай олон унтрах юм биш үү? За. Яг өрөмөрөө. За чи. 2 үлээлээ. За чи. За эхний үлээлт явлаа гураа. За эхний хот босгоо. За хоёр дахь нь. За 3 таашаа. За чи 3-аас илүү үлээх хэрэгтэй тийм ээ 10,000 төгрөгийн эзэн болох юм бол. За. Заста лааныга суйртай юутэй идэх хуу хамаа үлээгээ ичгээд. За гураа. За нэг за. Хоёр дахь боломжийг ашиглах гэж байна бүсгүй маань. За хоёр таа үлээлээ тийм. За сүүлийн охин чи 4 лаа үлээв шууд 10,000 төгрөг чинийх. За эхний боломжийг ашиглая. Хоёр та. Энэ та ямар өөдгөл аваа. За ураа. За хоёрдугаар шат хоёр үлдсэн. 3 та. За та хоёр одоо нэг боломж олгон заяа. За одоо чи. За одоо нэг боломж олгож байгаа. За. Одоо л очрыг нь олцсон юм зү. За дахиад 3 та. За дөрөв үлээвэл тэгээд 10,000 төгрөг шүү дээ. За ингээд тэтэл яг шивдэ. Модер ирдэн хамгийн том хамрын нүхтэй охин байна. За үзэгчдээ чи чад нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарыг бид бүхэн цэцээгүн дээд сургууль дээрээс үргэлж байгаамаа. За ингээд цэцээгүн дээд сургуулийн чи чад нэвтрүүлгийн дараагийн оролцогчид бол хосоороо байх хэрэгтэй. Гэхдээ хоорондоо үерхдэг байх шаардлага бол нэх байхгүй. Ягаад гэвэл үнсэлцэхгүй учраас. За ангийн хосоороо орч. За энэ хоёр. За хоёр. Хоёр охиноо ихлэ хуруудчих. За хуруудлаа зүгээр хуруудчих. За нэгээр хуруудчих. 3 чү бай. За чи юуштэй өөрөө сонгоно алийг авах бай. За өнөөдөр жижиг нь авч гинэ. За хуруудч хожиггуудаа томыг авчих юм. За яах ёстой гэдэг хэлээд эрэгтэй нөөцтэй амдаа зуугаад ингээ сайхан зогсож явах юм. Эмэгтэй өг. Хамгийн дөрөвдөд идээд дууслаа. А эрэгтэй бол хатсан эсгээ өөрөө идээд дуусна. Хоёулаа ам дотор ямар ч өгөрцсөн байхгүй болол дуусгад 10,000 төгрөг ийцэн болоо. За эрэгтэй зууч. За эрэгтэй зуулаа. За зуулаа. За гар цаг явсан. The next big thing in Beverly Hills. That's where I want to
дуслаа шүү. Хоёулаа. Наа чи юу вэ? Наа чи юу? Баари аваарай даа. Хамгийн амаа ингэж ам дотор байлаа харамсалтай байна. Энэ хоёроос аюугаа чи өөрөө өгөрцөө барьсан амаа үзүүлсэн юм чинь. За ингэж ядарч болсон ослоо 10,000 төгрөөр баяр үргэ. За дараагийн тэмцээний эхлүүлээ. Дараагийн тэмцээнд бол эрэгтэй эмэгтэй өндөр нам өргөн бүдүү огт харгалцахгүйгээр за 4 хүн оролцлоо. Энэ бас амархан тэмцээн шүү. Орсон хүн орж байна. За 2 октодоос орж болно шүү. За 3. Ихтэй зөрөгтэй л орно шүү. За. Сараар. За 4. Эдгээр 4 яахстай өгөхлөр мэдээж жоохон жүжиглэх чадвартай хүн орж ийн гэж хэлж болно заяа. Тэр маань юу вэ гэхээр фото зураг гэдэг нэртэй тэмцээн. За. Хамгийн сайн нүүрний хувиралтай болон одоо биений хөдөлгөөний систем ялагч болж 10,000 төгрөг ийцэн болно. За эхлээд нь шүү. Бүгд тэр фото зураг гэдэг утгаараа хөдөлгөөнгүй шүү дээ, тий. За эхэллээ шүү. За анхааралтай сонсоорой. Хамгийн ихний фото дурлцсан фото. За чамаас эхлэе. За. Юу бодож байгаа фото гэдэг наадах. За чинийх дурлцсан фото. Солонгос маяг. Солонгос фото биш. За. Дурлцсан фото. Наач фото фото байна. За, дурлцсан фото. Яа нэг нөө. За дараагийнх нь ууртай фото. За чамаас эхлэе. Ууртай. Ямар харагдсан. За ууртай. Гайга өмсгийг бол ашиглаж шээ. За ууртай фото. Яга надруу муу хараад байна. Надруу зэгэлцдэг шээ. За ууртай фото. За хамгийн сүүлийн фото секси фото гэсэн. За. За чиний гоёа өрдөг фото юм дээ. За хамгийн сүүлийн. За бод те. Яасмаа цамцаад ооших гэсэн үг. За ядагчийг өчтө та нар бүхний алгад ажилтаар тодруулж байгаа учраас хамгийн таалагдсан нэг хүндээ алгадчихарай заяа. Анги курс мөснөрөөс огт хамаагүй шүү. За ингээ хамгийн ихний цагаан цамцтай залууд өгсөн шүүгчдийн үнэлгээ. За дараагийн хин залууд өгсөн шүүгчдийн үнэлгээ. За дараагийн цагаан цамцтай охин өгсөн шүүгчдийн үнэлгээ. Хамгийн сүүлийн охин төгсөн шүүгчдийн үнэлгээ. Тэгтээ бүгдээр надралцаа тавьлаа. За энэ удаагийн тэмцээний ялагчаар би арай их алга даш тэгтэй байгаад энэ залууд тодруулж байна. За үзэгчдээ чи чад нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Хаан Classic Coffee байгаа тийм ээ. Хаан Classic Coffee та бүхэн задлаад кофе биш сүү гарч ирэх юм бол тэр хонжиртой байна гэж хэлж ойлгож болно. Та бүхэн одоо тэр хонжироор өргөө кино театрт юм кино үзэх хэрэг за алтай рестораны урилга за нэгж флаш компьютер аялах хэрэг байгаа юм байна. Гар утаснууд тийм ээ iPhone 4S гэх мэтлээ. За тэгээд LCD зурагт гэх мэтлээ айгуугаа шагналууд байгаа юм биш үү. Тэгээ Хаан Classic Coffee авч азхимраа үзээрэй гэж та бүхнээс хүсмээр байна. Энд тэгээ өөр их гоё амттай кофе гэдэг надаар хэлэх мэдж байгаа. За тэгэхээр тэмцээнд оролцсон залуучууд гараа өргөөж. За гараа өрг. За энэ дотор нь шүү дээ нэг нь бол яг хонжиртой байгаа заяо. Яг байгаа бүр яг байгаа. Би нэгсдээ өчүүх амин насаараа андгаад гэсэн. Цаанаас харин бүр ивент төгч маань бүр цаанаас оюутнуудаа тийм ээ хөрөнгө оруулалт хийе. Харин яг ямар шагнал вэ гэдгийг би бол мэдэхгүй байгаа заяо. За би хамгийн идэвхтэй оролцсон энэ охинд ямар ч нэс ихлээр суулгах нэг кофе авчих. За нэг кофе авчих. За чи авч тий. За өшөө охин орлоо. За авсан хүмүүс нь авчлаа. За iPhone 4S гараад ирж яана. Тэгвэл надтай дараа уулзсан ш. Яа. За бодоогүй шүү, задлах бодоогүй шүү заяа.
Наач нэстэ кофе биш сүү байх юм бол энэ хонжиртой байна гэсэн үг. За. Анхаар задлаад үзье бүгдээрээ. Маа нэвтрүүлгийн ивент итгэгч хаан классик кофе. За энэ араа баяр үргээр флаш утсан байна. Та баяр үргээ. За зөвхөн гарч байгаа тийм. Өшөө юу вэ? 501 тоцсон байна. Баяр үргээ. Энэ сүүдэнүүд нь бүгд хонжиртой юм шиг байна. 501 жин тоцсон байна. Тийм ээ, ресторан гэсэн байдаг. За тийм байна. Алтай ресторанд хоол идэх урилга холдсон байна. Баяр үргээ. За өшөө. Чиний юу вэ? Кофе юу? 501 жагсан хүмүүс гараа өргөдөө. За 3 бай. За тэгээд та бүхэн юм шүү дээ. Бимекс бөөний удааны төвч мэдэн тийм ээ. За тэндээс очиод нэгж болон бааш тийсэх тийм ээ. Алтай ресторан үүсгүүлэх эрхийн бичгээр очиж авчих юм шүү. За яа. За тэгээд хаан классик кофег би бас түрүү хэлсэн тийм ээ. Одоо өшөө аялах эрхийн бичгч гарч магадгүй юм байна. За iPod гарч ирэх юм байна. Өшөө за 4S гэж би түрүү хэлсэн. HTC гар утас давхар гарч ирж магадгүй юм байна шүү. Сүүл байх юм бол хонжиртой. Кофе биш тийм ээ. Ойлгомжтой байгаас. За баяр үргээ. Адд болсон хүмүүст адд бишээ. За хамгийн сүүлийн тэмцээнээ эхлүүлье. Хамгийн сүүлийн тэмцээн 20,000 төгрөгийн тэмцээн байгаа. За оролцох хүссэн хүмүүс эхлээд гараад ирсэн. 1 3 үйсэн гараад. 2 3. За та гурыг нэг л орон заяа. Аз хямраа үзээд. За эхлээд би даалгаврыг хэлчихье. Нэг мантун бууз идэж дуусаад 20,000 төгрөг авах. Тэр ихтэй дээр ийм зузаан какаотой. За. Зүгээр өстэй. За хуруудаад хоцсон тэмцээнд оролцох ихтэй болно. За нэгээр хурууд шүү. Хурууч чи хуруу шүү. Тэгвэл и шүү. За алгаа нэгээр мөрөө и. Алгаа обаа. Алгаа 5 цагийн дараа гэж хуруудч явах. За чи. За энэ залуу орохоор болтой. Яана. Яана. Энэ бол хамтд сайхан мантун буудсны дээр какао байрлсан байгаа. Тэгээ энэ бол яг хүний бид бол ямар сөрөг нөлөө байхгүй яг мах чихэр гэдэг утгаараа жоохон тий эвгүй байж магадгүй. За идэж дуусаад шууд мөнгө авах шүү. За минут шид надад идэж дуусаад болоо. За ус ойрхон байлж чи усыг хажууд заа. Оо тэр жижиггүй шууд хадаж идэн. Энэ ямар сэргэлэн арга. 2,000 төгрөг өгч шүү тэгвэл. За 20,000 төгрөгийн тэмцээнэ энэ бол хамгийн амархан даалгавар гэж болно. Урд нь бол арай л хүн даалгаврууд ягаад би гудамжинд хүн задуулчих гээд айгүй хэцүү байгаад байсан болоод одоо бол арай даалгавраа зөөлрүүлсэн байгаа. Өгөөч чи энэ бас манай талд орцсон усыг өгөхгүй гэсэн. Усыг чамайг бариадаг гэсэн болохоос хармал гэж хэлсэн. Энэ ер нь